За 79 96 11 11 гэдэг утсанд ирсэн иргэдийн саналын дагуу хийдэг шуурхай мэдээллийг хий. За энийг би 418 гэж нэрлэлсэн байгаа шүү дээ. 4 дахь өдрийн 18 цагт би ингэж хариулт өгж байгаа. За өнөөдөр чинь болохоор 2024 оны 10 сарын 17. За 6 дахьгаа хийж шүү би. 6 дахь удаага одоо 7 хоног хөл хийхээр. За тэгээ юуны түрүүний нэг юм хэлье. Энэ утас ажилласнаас хойш одоо маш их олон хүний саналыг ингэ сонсож байгаа. Залгахдаа нэг юм анхаармаар байна. Байна уу гэдэг юм аа. Би уулаасаа хэлсэн шүү дээ. Наад утсыг чи хүн авахгүй. Та дохиод уурсны дараа шууд саналаа хэлээ бичүүлчихээ гэдэг. Зарим тэгээ загнаад яг утас аваач гэдэг. Одоо наадах чинь авдаг утас биш, бичиж авдаг утас. За. Үрд нь хэлчихье. Тэгэд Сонгон хайрхан дүүргийн одоо тэр бохрын машин, гэрэл тасарсан гэдэг ерөөсөө дүүрэгтэй холбоотой аж ахуйн шинжтэй маш олон асуудал ирдэг. Би одоохондоо бол хариултаа өгөөд хөөцөлдөд явж байгаа. А би Сонгон хайрхан дүүргийн удирдлагуудад юу гэж хэлсэн гэхэлэр та нар нэг иргэдтэйгээ харилцдаг нэг юм утас гаргацгаач. Одоо минийхтэй адилхан нэг утас тавьчих. Тэгээд тийм юм заавал алтан хойг руу намжаад хэлээд алтан хойг нь тэр дүүргийн цахилгаан руу ингэж хэлдэг биш. Шууд дүүрэг рүүгээ харьцдаг. Ийм болооч гэсэн манай Сонгон хайрхных нь аятайхан хүлээж аваад удахгүй хэд хоногийн дараа нэг утастай болно гэсэн шүү манай сонгоныхоо. За. Сонгуул болоод өнгөрлөө. Орон нутгийн сонгуул. Сонгуульч гэж одоо сонгуульч мөнгө л болсон шүү дээ. Заваахан мөнгөний зодон болоод өнгөрлөө. Сонгон хайрхан дүүрэг дээр юу болов гэдгийг би танад хэлье. Хардчилсан нам дүүргийн хурал гэдэг нь бол 43 суудалтай байхгүй. Хардчилсан нам 0. Ардны нам 43. За нийслэлийн хурал яаж бий болдог гэхээр энэ дүүргүүдээс тодорхой тооны хүмүүс очиж нийслэлийн хурлыг бүрдүүлдэг. Тэгэхээр нийслэл Сонгон хайрхан дүүргээс 10 хүн сонгогдох ёстой. Нийслэлд хуралд. Тэгээд ардын намын 10, ардчилсан нам 0. За 91 сонгуулийн тухай би дахиад нэг дараа нэг ярина. Энэ мөнгө бол үнэхээр хэтэрлээ. За одоо энэ намрын утас ажилласнаас ерөөсөө энэ сургууль тойрсон баахан асуудал үүслээ. Би тэгээд маш их олон хүнтэй уулзлаа. Биечлэн очиж дүүргийнхаа тэр боловсролын хүмүүстэй уулзлаа. Нийслэлийн боловсролын хүнтэй уулзлаа. За маш олон хүмүүстэй уулзлаа. Тэгэхэд 9 сарын 1-нд хичээл ороход байран бэлэн биш. Одоо манай Сонгон хайрхан дүүрэг дээр ихэд 3 сургууль 9 сарын 1-нд орчих байсан. 3 сургууль гуруулаа ороогүй. 18 онд эхэлсэн сургууль. 18, 19, 20, 21, 22, 23, 24, 7 жил. Жилээс жил төсөв нэмэгдээл байдаг тэгэл ингээл байх. Тэгэхээр ийм ажлыг одоо маш хурдтай хийж сурмаар байна. Энэ би бол энэ улсын хурал дээр бас нэг шүүмжил хэлдэг шүү дээ. Нэх олон юмны суур зэрэг тавиал жилээс жилд нэг жоохон дээшлүүлж яхаар 3 сургуулаа шууд нэг 2 жилийн дотор босгодог энэ төр. Ийм юм руугаа шилжээч их хурал дээр бас хэлдэг. Энэ дүлий дүмгнүүд тэгэл өнгөрөөчдөг байхгүй. За шинэ нь бол тэгж байгаа. Одоо тэгээд дахиад нэг ийм аян явсан юм байна. Одоо байр сав болъё. Сургуулийн байр сав. Тохирчгаар газар байвал худалдаад авъя гэдэг. Худалдаж авч. За тэр нь бас бөөн хэрүүл. Яагаад тэгэхээр хүүхдүүд сууж хичээл хийхэд зохиромжгүй багш нар тэнд бас ажиллана шүү дээ. Ингээд хичээл ном хийх агааржуулалт анги танхимгүй тийм байшингуудыг сургуулийг худалдаад авцсан. Одоо Сонгон хайрхан дүүрэг дээр энэ нэг байшин худалдаад авчихсан 4.1 тэрбум төгрөгөөр. Тэгээд тэр нөгөө хүүхдүүд оруулгээд эцэгчүүд нь оруулахгүй яаж юм байшин чи хүүхд оруулдаг юм бэ? Ингээд маргаантай шийдэгдэггүй явж. За байшин савны хувьд удирдлага энэ ганцхан сонгон дээр байгаа асуудал биш ээ. Бас бусад газруудаас маш ийм яг энэ төсөөтэй асуудлууд гарч ирж. Дараа нь сургуулийн удирдлага. Энэ дээр бас их ус төржсөн байдалтай шийдвэр гардаг бас. Ус төржсөн хүмүүсийг сургуулийн удирдлагаар тавьдаг болсон. Тэд нар сая сонгуул Монголд багш нарыг сонгуул өгүүлэхэл дарамтлах тийм л ажил хийдэг болчих. Энэ ер нь би нэрийг одоо хэлээд байна. Одоо тэр өндөр хорооллын өндөр сургуулийн захирал чойдорч гэдэг нөхөр. Энэ тэр сараа багшийг одоо ажилласаа халсан тэрний одоо би их хурал дээр хэлээ. Тэгээд ажлын хэсэг гараад сайд нь одоо баахан шалгалт оруулаад энэ дээр ингээд алдаа дутагдал гаргачихсан. Ингээд яамныхын шалгалт ингээ гараад дүнг алчхад байхад
дүлий дүн баригал ингэ сууж. Энэ хүнээс болоод тэнд юу болж ийнэ гэхээр одоо эцэгчүүд надад гомдол мэдүүлж. Энэ айл эзэнгүй боллоо. Энэ нийслэлийн боловсролын газар руу ярихаар наад хүний чинь одоо солигдох шийдвэр гаргацсан шүү дээ. Би одоо Наранбаяр сайд нь хэлж байна. Одоо таны гаргасан тэгээд тэр шалгалт молголт чинь ямар ч үр дүнгүй болно шүү дээ. Эцэгчүүд уурлаад байна шүү дээ. Хүүхдүүдэд бодож, багш нараа бодож хийж байгаа юм ерөөс ишгэрхэг чалга. Дүүрэн дарга нартай, нийслэл дүүрэн дарга нартай, яам дүүрэн дарга нартай. Тийм учраас одоо би энэ асуудлыг би хаяхгүй зөвхөн одоо сонгон биш энэ боловсролын асуудлыг би Наранбаяр сайдтай 2 удаа уулзч одоо яасан. За нэг иймэрхүү юм хэлчих. Тэгээд цаашдаа би ингээд энэ сонгон хайрхан дүүргийн шуурхай утасны ажилд орчих юм бол би илүү бодлогын асуудлуудыг яг юун дээрээсээ болоод энэ алдаа дутагдал гараад байгаа. Ямар юм хурдан өөрчлөх хэрэгтэй байгаа юм гэдгийг энэ бодлогын асуудлуудыг бас ярина.